Монгол улсад цагдаагийн байгууллага үүсч үлдсэний 100-101 жилийн ойд зориулав. Тэр үед Орсын цэргийн анги их байдаг байсан. Тарийн талбайг нэгэн захаар мансууруулах байж бас ургадаг байхгүй юу? Тэнд байсан тэр ангийн бараг тал зэргүүдийн бараг тэр бас жоох бодсон юм. Нохоог мөржүүлээд тавьсан чинь нөгөө машин дээр нь хүрээд тэнцэнээс тэр нөхрийг бариад. Хуангийн дэсэм тонол хөр алга болчихдог байхгүй. Хогон дээр нөхөр алдагдсан хөрийнхэн шиг шуудан тгээ хайцсан байна. Тэгээд намайг дуудаад тэр аагч Ямбагийн хөхрөө алдсан тэдний ширнэ хогон дээр ууттай байжсэн. Тэндээс нүнээр ахуулаад 2-3 км мөрдүүлээд нэг айл нохоочсон. Айзын эргээ хүлээсэн 7 хөр одоо тийм байдлаар шулсан байсан. Тэгээ ашигласан эргийн газар дээр нь хүлээлгээд мөрдөн байцаагч тэргийн шилжүүлсэн. 4 хоногт досон цэнгэл 18 гэмтэр гэлсэн. Энэ бол Монголын цагдаагийн битгийдийн ямар ч түүхэнд хав. Энэ одорнтаас одоо ингээд бүлэг оргидлууд оргоод барихад одоо манай нохоо баасан зүгж атлагч нохоод энд ажиллаж байсан. Хурдан морины адуу хулгай алдлаа гэсэн дуудлагын дээр албаны нохоотой очиж хоол өнөртгүүлээ мөрдлөг хэлбэрээр ашиглаад 2 км мөрдөд хашаа натар нэдэлцсэн байх үед нь халуун мөрөөр нийлж ирсэн байт. Ууксгээд дуудлагатай нохоотой. Тэр нохоо амь ирсэн байт. Итгэж болно. Анх 1928 онд маршалч болсон зөвлөлт холбоот улсын очиж улсын эх орныг хамгаалах нохоо ямар үүрэг гүйцэтгэжсэн бэ гэдгийг судалж үзсэн байна. Тэр үзснийхээ үндсэн дээр бол манайд энэ албыг хөгжүүлэх талаар одоо танах бас тусламж үзүүлэх болох уу гэсэн тийм яриагаар хэлж ирсэн бэ. Цагдаагийн байгууллагад нохоотой болгоё гэдэг. Тэгээ анхны тушаал нь бол 28 онд гарч ирсэн байна. 28 оноос гарсан тушаал 38 онд хэрэгжиж эхэлсэн. Тэгээд хил хамгаалах одоо тэр үеийн нэрээр тасан хүмүүжүүлэх одоо бол шүүхийн шийдвэр биелүүлэх газар юм одоо. Ийм байгууллагууд маш эрчимтэй ажиллаж эхэлсэн. Тэрний дараагаар хил амгалан 50 болоод ирэхээр тэр нохтуудыг цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн. Дотоод зөвлөлийн яамны сайдын 1944 оны 14 доод тушаалаар эргэж нохоон групп нэртэйгээр тухайн үеийн цагтан цэглэх байгууллагын гүйцэтгэх хэлтсийн хагяанд 2 нохоо сургагч 5 ажилтнтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр цагдаагийн байгууллагын эргэж нохоон албаны үйлсэл хөгжил эхэлсэн түүхтэй. Энэхүү төсөв оронтой 1938 он хүртэл байсан боловч тодорхой ажил хийгдсэнгүй. 1944-өөс 1945 онд нохоо хөтлөгчөөр Дамдин, Очирхүү, Дамдин дорж нарыг томилсон ч сургаж ашиглах нохоогүй. Нохоо сургах талаар анхан шатны мэдлэггүй тул мөн ажил болсонгүй. Харин 1952 онд Зөвлөлт холбоот улсын харвал хамгаалалт хариуцсан 54-р тэрээстээс сургасан нэг нохоо худалдан авснаар эрэлж нохоон алба өөрийн гэсэн нохоотой болж энэ албаны эхлэл тавигдсан юм. Жолбар дуудлагатай энэхүү нохоог дэслэгч намсрай түлээлгэн өгч 2 жил туршилтын журмаар ажилуулад хүн нохоо хоёрыг Зөвлөлт холбоот улсад сургаж бэлтгэх зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрснээр тухайн улсын дотоод хэргийн яамд хүсэлт гаргасан байна. Ингэж Зөвлөлт холбоот улсын дотоод явдлын яамны харьяа Новосибирск хотноо эрэлж нохоон хөтлөгч бэлтгэх сургуульд 1 жилийн хугацаатаагаар баг дэслэгч Дамдин, Бадарч нарыг сургасан нь цагдан сэргийлэх байгууллагын анхны мэрэгсэн нохоо хөтлөгч нар болсон юм. 1958 онд Зөвлөлт холбоот улсын дотоод явдлын яамны албаны одоо эрэлж нохоо бэлтгэх төв сургууль Шархуу, Гончгсөрөн, Батмөнх гэж 3 хүн яваад одоо нохоо хөтлөгчөөр төгсж ирээд энэ албыг байгуулж эхэлсэн. Энэ алба байгууллагад байхдаа цагдаагийн байгууллагын төв жижүүр 02 дээр төвлөрд ажилладаг байсан. 1958 оны 10 дугаар сарын 18-нд эрэлж нохоон байр сургуультын тоног төхөөрөмж нохоон хоолны нормыг сайжруулах
нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 664 тоо тушаал гаргаснаар тухайн үеийн нэрээр гавин цэргийн хэрэм буюу хожмоо телевизийн дэнж гэж нэрлэх болсон газар дөрвөн нохоон байр, конторын барилга, хоёр айлын орон сууц, галтгоо зэргийг барьж 1959 оны 10 дугаар сард ашиглалтанд оруулсан байна. 1969 онд Ирэлч нохойн албаны групп гэж бие даасан нэгж болоод тусдаа гарсан. Дарга нь одоо бидний багш Дэдүрэндаа Шархуу гэдэг хүн байсан. 1990 он хүртэл буюу 50 гаруй жил бол үндсэндээ бол болсон хүчнийг бол бид хуучнаар зөвлөлт бодулсан. Албаны нохойн сургуульд бол албаагчтай бэлтгэж сургаж ирж байсан. 74 оны 3 сард сургуульд яваад. Тэнд очиод би хоёр нохоо, Эрдэнэ албаны нохоо, хар тамхи ирж олдог. Энэ хоёр нохоог зэрэг сургахаар бодоод 74 онд ах トゥ социалист орнуудын нохоо тэмцээндээр даваргын алтан медаль авсан. Эрдэнэ албанд яг нохоог бэлтгэж сургадгийн мансууруулах бодистой одоо яаж нохоог бас хайрцаж дасгалжууд нь сургадгийн гэсэн талаар суралцаад төгсөж ирсэн. 1981 онд зөвлөлт холбоот улсын дотоод явдлын яамны Оросдоо Надаан хотох нохойн төв сургуульд ч суралцсан. 4 дахь төгсөлт нэмэлээ. Манай өмнөх төгсөлт 1974 оны төгсөлт байгаа. Тэрний өмнө 1969 онд Найлчиг зөвлөлт холбоот улсын Найлчигт бас нэг нохойн сургууль байдаг. Тэнд нэг төгсөлт байгаа. Тэрнээс өмнө Шархуу дарга бас явж сурж ирсэн. Ингээд албан ёсны 4 дахь төгсөлт. Үнэхээр тэр Оросын нохойн сургууль бол их юм уу? Тэр чинь зөвлөлт холбоот улс гэж байлаа шүү дээ. Бүх холбоотын 15 бүгд найрамд улсын нохой сургагч нарын очиж сурна. Дэлхийн олон орноос Куб, Никарагуа, Африкийн орнуудаас бид нэрийг сурж байхад бол Куб, Никарагуагаас сурж исэн. Тэгээ Оросууд өөрснөө ирж сурна. Нөхцөл том сургууль. Тэгээ тэндээс их юм сурсан дөө. Нохойг хараа за энэ бол нэг ийм хэмжээнд сурах нохой байна. Энэ бол ийм ажиллагаа орох нохой байна. Ингээд бараг таньдаг болчихж байгаа. Нүдэнд ороод байна. Манай энэ Монгол улсад дасгалжуулагч багш хэрэгтэй болсон. Тийм учраас хоёр хүнийг бэлтгэхээр болсон. Сэддийн Жамбал нэг нь намайг 81 онд төгсөж ирээд нохоо бэлддэг тэр төв сургуулийг анх байгуулсан. Миний ажиллаж байгаа үе 1977-оос 91 он байна шүү дээ. Энэ үед бол Ирэлч нохойн албал дарга нэг, дасгалжуулагч нэг, малын эмч нэг, нохойн төлөөлөгч офицер 5, ахлагч 5, хөтлөгч ахлагч 5, үйлчлэгч, цэвэрлэгч ийм оронтойтой өдөө орон нутгийн 18 аймаг 2 хоттой 20 нохойтой улсын хэмжээнд 30 гаруй нэгжтэйгээр үүрэг гүйцэтгэж байсан. Эрэлч нохойн албан нь хуулиар хүлээсэн гэмт хэрэгтээ тэмцэх чиг үүргийнхээ хүрээнд нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын жижүүрийн шуурхай албаны бүрэлдэхүүнд орж ажиллаж ирсэн. Эрэл мөрдлийн чиглэлээр буюу гэмт хэргийн газарт гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлэх чиглэлээр албан нохойг ашиглаж байна. Хоёрдугаарт нь хар тамхи мансууруулах бодис олж илрүүлэх чиглэлээр албан нохойг ашиглаж байна. Террорист галдгаас өрсөн цэвэрлэх зорилгоор бол тэсэж дэлбэрэх бодис олж илрүүлэх чиглэлээр албан нохойг ашиглаж байна. Дөрөвдүгээрт нь бол нийгмийн журам хамгаалах олон нийт аюул байдлыг хангах зорилгоор харуул хамгаалтын чиглэлээр гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр бол албан нохойг бол цагдаагийн байгууллага үйл ажиллагаанд ашиглаж байна. Ард иргэдийн амар амгалан хамгаалах дангараг өргөсөн алба хаагч нохой хоёр амь өрссөн олон хэрэгүүдийн халуун мөрөөр орж илрүүлж тэр хэрээрээч ард түмний дунд домог болон алдаршиж ирсэн Зулын хар, Руслан, Байдраг дуудлагатай ноход Нэргүй, Чулуунбаатар, Банд, Очирбат нарын туршлагатай нохойн төлөөлөгчд амнаас ам дамжин яригдж гэмт хэрэгтүүдийн хувьд аранга болон айлгаж байлаа. Манай нохой Руслан 1970 онд Оросын одод улсын Ростов Надаан хотын сургууль төгсдөө үргэлж ирээд ахын хот томилогдож улмаар 10 жил ажиллах хугацаанд 130 гаруй ноцтой хэрэг илрүүлэн ард иргэд аж ахуйн тохиолж учруулсан 160 гаруй сая төгрөг төлөвлөсөн гэмтрийг илрүүлсэн. Энэ хүн нохойгийн 30 жилийн дараа ажлын хөдөлмөрийг үнэлж нохой албаны удирдлага өнөөдөр 70 жилээр Руслан нохойгийн хөшөөг алдаршуулж босгохоор устна. Миний бие болоод манай Дархуу аймгийн цагдаагийн газрын хамт олон баяртайгаар хүлээж авч байгаа.
4 хоногт досон цэнгэлд 18 гэмтрийг илрүүлсэн. Энэ бол Монголын цагдаагийн битгий ямар ч түүхэнд ховор. Досон цэнгэл хотод тэр аяараа хөдөлгөөнд орсон. Хуучин хулгай хийж исэн улсууд чинь айд сандраад юмаа уцааж байранд нь тавиад ингээд бөө хөдөлгөөн үүсдэг байхгүй юу? Хамгийн сүүлд нь тэр ахуй үйлчилгээний газраас л жаал эд бараа алдагдсан их хэмжээний хөрөлтэй социалистичийн эсрэг гэмтрэг алдагдсан юмнууд нь буцаад ирчихжээ манай үйлдвэр төрөөд ирж. Тэгээд энэ нохойтой байд барьсан. Зөвлөлт толгойд улс дотоод хөдөлгөөний яамны дээд сургуульд өгсөн. Надайхад эрүүгийн төлөөлөгч хийжсэн. Тим хүн одоо ажилласаа халагдаа яаж яваач юм тэнд очиод тэр досонгийн дээр нийт ахуй үйлчилгээний газар харуул хийж байгаад тэгээд тэр их хэмжээний юм хулгай хийсэн. Тэрийг нохоогоор илрүүлсэн. Тэгээд тэрнээс хойш л одоо аймагт ураг хэрэг гарахаа байсан дөө. Тэгээд нохоо нэр хүнд завханд бол ерөөсөө тэгэл алдарсан. Тэгээд улсын хэмжээнд туршлага нэвтэрсэн. Тэр чанараараа бас улсын хэмжээнд цагдаагийнхан бол нохооны байна тэгэл одоо антаа байсан та тэгэл. Нийтдээ цагдаагийн байгууллагад 40 жил ажилласан шүү дээ. Тэрний одоо 22 жилийн одоо нохоо албаны дараагаар ажиллаж байсан. 1992 онд нохоо албаны дараагаар томилогдсон. Тэгэхээр чинь нэр нь одоо цагдаагийн ерөнхий газар албаны нохоо тасаг гэдэг ийм нэртэйгээр 57 орон тойроо нэлээд нүсрэлтийн албыг байгуулсан шүү. Түүхэнд анх удаа одоо нэлээд өргөтгөөд аж ахуй бэхжүүлэх гэж оролцсон. Ер нь хашаа, гараж, гал тогоо, нохоо байрнуудыг чинь дандаа л голцуул аж ахуй аргаар л барьсан даа. Сүүлд нь нийслэлийн цагдаагаас 10 нохоо байрны төсөв хөрөнгө өгч 10 нохоо байр. Бусдын бол одоо тэр чинь баг 70-80 нохоо зүүн болохоор ч орон нутгийн цагдаагийн курсын нохоонууд ирнэ. Дээр нь би чинь бас хэв журмын албаны гудамжинд хөдөлж явдаг нохоотой болох гээд нийслэлийн цагдаагийн дарга болсон. Баатаржив дарга, Инх хамаарлын дарга, ерөнхий газрын дэд дарга эдгээртэй ярьж байгаа 20 хэв журмд хөдөлдөг юм нохоог бэлтгэж зандаа хэв журмын албаны цагдаа нар хөдөлдөг. Тэдний нас курсээр сургаж байсан. Манай тэр ажилчдаас олон сайн ажилчид гарсан. Цагдаагийн ерөнхий газрын ажил мэргэжлийн аваргаар 2-3 хүн зарим нь стагийн дэд сургууль урилгаар орж суралцж одоо бүр олцоор болсон зарим нь идэвхтэй тавцсан явж байна. Олон залуучуудыг бэлдсэн. Орон нутгийн цагдаагийн байгууллагууд аль болохоор нохоогоор хангах гэдэг. Хотынхантайгаа нийлээд 10 гаруй хүн жил болгон курс хийдэг байсан. Хаан уулын хамгийн ачаалал багтаа гэдэг хаан уулыг бид бас орхисон. Тэгээ бусад 5 дүүрэгтүүд заавал нохоо хонуулдаг. Нохоо төлөөлөгчтэй. Тэгээ тэргийн газар ажилладаг. Тэрний зүрдүүд манай гинт хэргийн илрүүлэлт бол эрс өсөж ирсэн. Өдөө орон нутгийн аймгийн нохоонууд нэлээд олон болсон учраас бас аймагт нэг жилдээ 80 гаруй гэмтрийг нохоо ашиглаж илрүүлсэн. Дүү мэдээ жилээс гарна. Хотод бол нэг 270-80. Ингээд нийлээд 350-аас 60 хэргийг жилдээ бараг илрүүлсэн. Нохоо ашигласан. Ийм үр дүнтэй байсан юм байна тухайн үедээ. Дараа нь манайх шинжилгээний хүрээлэн ингээд тентгийн харьяан, дараа нь эрүүгийн цагдаагийн газрын харьяан гэдэг ингээд олон байгууллагт. Тэгээд 2014 онд цагдаагийн ерөнхий газрын сургалтын төв байгуулагдаж энд албаны нохоо морь сургалтын одоо тасаг байж байгаа дараа нь хилцүүд зөргөжөөд ийм үйл ажиллагаанд нь оролцож явж ирсэн түүхтэй. Одоо тус албаны нохоо сургалтын хилцсэний 30 гаруй албан агч, нохоо төлөөлөгч болон 21 аймагт бол нохоо төлөөлөгчид ингээд албаны нохоотойгоор үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Хэдийгээр 1990 оноос хойш гадаадын сургуульд суралцах боломж хомигдож зах зээлийн үеийн бэрхшээлүүд учирсан ч энэ хилцсийн галыг таслахгүй үргэлжлүүлэх цогтой залуус үргэлж байсаар ирсэн. Би тэр 8 жил нохоо албаны ахлах тасгалжуулагч ихтэй 7 курс төгссөн юм. Доотл нь одоо нэг 10 хүн, дээдл нь 12 тэнэс тийш. Одоо энэ зургуулах бол маягтай ийм байдлаар 7 удаагийн курс төгссөн. 80-аад хүн сургасан байна. Тэгээд тэр чинь өдөө орон нутагт хотод ингээд хуваарлагдсан шүү дээ. За би 2016 онд мэргэжилтэн байж байгаа дахлах засгалжуулагч дэвшин томилогдсон. 2006 оноос одоо 6 жилийн хугацаанд одоо 80 гаруй залуучуудыг нохоог сургаж тасгалжуулж үүрэг гүйцэтгүүлж байгаа. Эндээс өмнө Улаанбаатар хотод нь бол нэг 30 гаруй албан агч, за орон нутгийн нэг 50 гаруй албан агчийг тавтан мэргэжүүлэх сургалтуудыг нэг зохион байгуулдаг. Дахлах тасгалжуулагчийн үүрэг маань гэвэл одоо албаны нохоог сургаж тасгалжуулах, дэлхийн жишгт ойртуулах, сургалтын төлөвлөгөөг боловсруулах ажлуудыг хийдэг. Албан агчдынхаа нохоог нь
зөв сонгож өгөх, нохооныхоо албаны идэвхийг шалгах, за хүмүүсийн зан арын шин темпераментд нь тааруулж нохоог олж өгөх иймэрхүү ажлуудыг бас давхар гүйцэтгэдэг. Хард амигтай холбоотой гэмтрийг албаны нохоо илрүүлэх чиглэлээр магистр хамгаалаад өөрөө судалгааны ажил хийгээд ингээ явахад энэ нохоотой ажиллах цаг хугацаа маань үнэхээр сайхан дурсамжтай, өөрөө сурсан мэдсэн юмыг ажлын туршлагаар олж авсан мэдлэгийг албаагчтай зааж зөвлөж явдаг маань их сайхан байдаг. Би цагдаагийн албанд 15 жилдээ ажиллаж байгаа. За одоогоор албаны нохоо сургалтын хэлтсийн мэргэжилтийн албан тушаал дээр ажиллаж байгаа. Цагдаагийн газар хэлтсүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа нохоон төлөөлөгч нарын өдөр тутмын үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг. За дээрэс нь мөн онц ноцтой гэмтэргийн дуудлага мэдээлэлээр мэргэжлийн тусалтай зөвлөгөө өгж хамтарч ажилладаг байгаа нохоон төлөөлөгчтэй. Манай аав бас цагдаагийн байгууллагт мөрдөн байцаагч байжгаад төвтэй суугаад өвлөж аваад удам залгаад одоо явж байна. Одоо нохоо албанд гарах жилдээ ажиллаж байна. Нохоогоо хөтлөөд яг дэвдэргийн шинжтэй дуурлаган дээр очиод үүрэг гүйцэтгэж явж хат бахархаа явж идэм да. Жилдээ нэг хамгийн багадаа 7 хэрэг, хамгийн ихтэй 13-4 хэрэг дээр очдог. Хөдөөхээр ямар нэгэн гэмтгээр гарлаа гэхэд илүү одоо техник хэрэгсэл байхгүй одоо шууд нохоо одоо ямар гэмтэрхтний араас явах боломжтой давуу тал нь юм. За хүндрэлтэй дал одоо нохоог авч явдаг одоо тоног хэрэгсэл ч юм уу багж одоо жишээ бокс гэж ярих тиймэрхүү юмнууд одоо тусгаалсан машин тэрэг ч юм уу тиймэрхүү байхгүй. Тэгээ хүмүүсийн дунд авч явахаар одоо зарим хүмүүс нохооноос айдаг хүн байна, айдгүй хүн байна. Тиймэрхүү хүндрэлтэй байдаг. Нохоон төлөөлөгч нарууд хэргийн газар дээр хамтарч ажиллах тийм тохиолдлууд их гардаг. Жишээ нь 2 мөрөнд баруун зүүн тийшээ гараад явсан байгаа 2 мөрөн дээр ч одоо 2 нохоо явах чинь. Тэгэхээр хөдөөр нутад нэг нохоо очих юм бол нэг тал руугаа явцдаг. Нөгөө нохоо бас хүнтэй л ижилхэн бас ядардаг тий. Амьтан учраас дараагийн мөрлөгөө ахааж хэлж юм гэхээр ахаал нөгөө өнрөө ахуулаад ахаал эхнээс нь явах болдог. Тэгэхээр энэ дээр бол ойролцоо сум дундынхаа хэсэг дээр бас ахаад нохоон төлөөлөгч байвал их зүгээр. Амралтын нэг цагдаагийн ерөнхий газрын дарга болоод бүр манай албан дээр очиод би албаныхаа тухай танилцуулаад ер нь одоо хар тамхины асуудал маш ер нь цаашдаа хүндрэх төлөвтэй байна гэдэг. Энэ ч одоо 96 онд болж байгаа асуудал ч тийм. Амралтын нэг төсөө хөрөнгийг гаргаад Унгарын нөхдөөтэй яриад Унгарын элчинд байсан бас улсуудтай яриад ингээд Унгарын нохоо сургууль гэдэг нь Европтой халдвартай мундаг сургууль байдаг шүү дээ. Албаны нохоо сургууль, морин сургууль цуг байдаг. Тэр сургуульд манай 2 хүн явуулсан. Тэгээд тэр анхны одоо хар тамхины чиглэлийн 2 нохойг Монголд үлдээж ирсэн байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад бол албаны нохойг ялангуяа хар тамхитай тесрэг дэлгүүрөө золж илрүүлэх чиглэлээр бол онцгой анхаарч сургаж бэлтгэдэг. За нэг сургагдсан нохоо бол 50-60 мянган долларын үнэтэй болдог. Энэ тухайн үйлдвэрээс намаараа гүлгэн чиглэлээс сураа. За бид нар энэ ажилд бас зориулаад бүгд намд хаттаад тусад 2 албаа, 4 албаагчийг энэ хар тамхи тесрэг дэлгүүр олж илрүүлэх чиглэлээр сургалтанд хамруулж ирсэн. За энэ албаагч нараар манд одоо дотоод нохоо сургалтыг явуулж байна. Амрал дараагийн хэсэг өөр албанд явж байгаа эргэж ирээд 2000 онд дахиад Оросын холбооны улсын дотоод явдлын яамны Ростовын нохоо сургууль тэр сургуульд одоо 5 хүн явуулахаар бас ярь тохирол. Ингээ бас төсөө хөрөнгөнд шийдэж өгөөд ингээд 5 сарын курсээр 5 хүн сургаж бэлтжижсэн. Энэ хүмүүс бол албандаа бас их чухал яг нарийн мэргэжил бас эзэмшсэн. Сүүлийн жилүүдэд бол гадаад сургалтын чиглэлээр онцгой анхаарч бид бүхэн бол Солонгос, Бүгд найрамд Хятад ард улс, Америк нэгдсэн улс зэрэг улсуудын цагдаагийн байгууллагын нохоо сургуулиудаа холбоо тогтоож энэ чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөн ажиллаж байна.
боломжтой болсон. Үнэрийн санг цаасан хэлбэрээс цахим шилжүүлэх ажлыг эрчимжүүлж байгаа нь дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн ажиллах боломж болж байгаа юм. Албан нохой үйлдвэр ухсааг сайжруулах ажлын чадвар бүтэмжүүдийг бүсэрлэлээр бид бүхэн бол Турк, Унгар, Орос улбаны улс, Америк хятад ард улс, Солонгос, Япон зэрэг улсуудтай бол энэ чиглэлээр бол хамтран ажиллаж байна. Манай малын эмнэлэг үржлийн хэсэг нь 2016 онд цагдаа ерөнхий газрын даргын тушаалаар хэсэг болгон зохион байгуулагдсан. Манай хэсэг нь албаны нохой бэлэн байдлыг хангах, арчилгаа, малгай, тэжээллэг, эрүүл ахуйг хангах, мөн төв орон нутгийн цагдаагийн байгууллагыг албаны нохойгоор нөхөн хангалт хийх юм үндсэн чиглэлтэйгээр бол ажилладаг байгаа. 2021 оноос мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн дагуу МНС 5368 2018 стандартыг хангасан төрөлцсөн мэргэжлийн тусламж үйлчилгээний албан ёсны нэгж болоод өдгөө албаны нохойтой баталгаатай, чанартай эрүүл мэндийн үйлчилгээг бас үзүүлээд ингэ явж байгаа. Маш олон хүний өгч хөдөлмөр орж иж ерөнхийдөө сангагддаг ажил. Тэгээд энд маань одоо манай инженер болон одоо мал зөөвч тэгээд манай энгийн ажилтнууд маань одоо энэ нохойнуудынхаа яг л одоо нэг гэр бүлийн гишүүн шиг байж бид одоо нохойнохоо бэлэн байдлыг ингэж хангаж ажилладаг байгаа. Алд маань одоо үржлийн хэсэгтэй болсноороо маш олон төрлийн асуудлыг шийдсэн. Гаднаас албаны нохойг худалдаж авах, за мөн одоо албан тэнцэх нохойнуудыг одоо олно гэдэг маань бас өөрөө маш их өндөр өртөгтэй, цаг хугацаа их шаардсан ажил байсан. Манайх 6 жилийн хугацаанд нийт 6 үйлдвэрийн 70 гаруй төл одоо нохойг хүлээж аваад одоо тэндээсээ 50 гаруй нь одоо үр гүйцэтгэсэн ийм өвлөлттэй ажиллаж байгаа. Нэг нохой бол үр гүйцэтгэхдээ 8 жил үр гүйцэтгэдэг байгаа. Тэгээд одоо 8 жил үр гүйцэтгээд тэтгэвртэй гарч байгаа нохойгоо одоо бас ингээд тэтгэврт нь гарах үеийн мэдрэмж бол бас маш тийм сэтгэл хөдлөсөн байдаг. Нохой эзэндээ үнэн чамтан, сойны нохойч эзнээ хүлээх дүр зурагтай цагдаагийн албаныхан сүүлийн хэдэн сар таарч байгаагаа хэлж байлаа. Нохтыг ажилдаа авч гарахаар хаалга онгойлгоход бүгд хуцаж дороо эргэлдэж чимээ анир гаргаж байхад ганц сойны ил алсыг ширтэж байх. Бид сар гаруй өмнө цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд ажиллах үед сойныг харсан юм а. Эзэн нь тэтгэвртэй гарснаас хойш түүний хамгийн чухал ажил нь эзнээ хүлээх байсан талаар ч хэлж байлаа. Энэ нохойн цагдаа болоод зөвхөн 8 дахь жилдээ ажиллаад ингээд тэтгэврээ одоо нэг бас нэг авины хамралтай сууж байгаа нохой. Маш олон гэмтрийг илрүүлсэн, эзэнтэйгээ хамтраад олон ерөн авран хайх ажиллагаанд оролцсон тийм л нохой байна да энэ. Миний хувьд бол анхны сургаж байгаа нохой. За эхэндээ бол ерөнхийдөө бол хүнд бэрхшээлүүд тохиолдсон л доо. Аргатай амьтан учраас эхэндээ өөртөө хамгийн гол нь эхлээд өөртөө дасах нь яг сайн сургадаагүй нохойгоо энэ. Одоо яг анхандаа явж байгаа болохоор зөө тэгээд хэлцээ. Одоо 2 сарын болж байгаа. Ой. Баяранда. Баяранда. Нохой хөтлөгч, нохой хоёр хоёулаа анхлан суралцагч. Гэсэн ч тун удахгүй хэн хэнийхээ итгэлд анд болж хэргийн газар хамтран ажиллах болно. Би эндээ итгэж л ерөнхийдөө ийм ажиллана гэсэн үг. Тэгээд тухайн эзнээ бол яг үнээрээр нь тайна, дуугаар нь тайна, холоос хараад бас таньж байгаа. Нохойн төлөөлөгчөөр ажиллаж байгаа албаагчдыг бол бид нэр сэтгэл зүйн тестэд оруулж судалдаг. За энэ маань ямар учиртай юм бэ? Нэгдүгээр амьтанд гаргах хариу үйлдэл, хүнээс гаргаж байгаа хариу үйлдэл, сэтгэл зүйн төвчээр нохойг сургана гэдэг маань өөрөө маш их хүнээс хөдөлмөр шаарддаг. Нэг удаагийн үйлдэлийг олон удаа хийдэг, давтамжтайгаар хийдэг. За нохойныхоо зан аран шинг тохируулж харьцах хэрэгтэй байдаг. Урамшууллыг зөв цагт нь зөв мэдрэмжтэй өгөх хэрэгтэй байдаг. Тийм болохоор бид нар албаагчдынхаа нохойтой ажиллах албаагчдыг маш их харж агаад за тухайн албаагчдын сэтгэл зүй, бие бэлдар энд нь таарсан нохойг өгөхгүй болохоор темперамент нь таараагүй ч гэдэг юм байх юм бол сургалтын үр дүн гарахгүй. Нохой сурах гэдэг нь маань одоо тэр үеийнхээ багш нарын хэлдгээр бол оюуны болон биеийн хөдөлмөр шаардсан хүнд хэцүү хөдөлмөр. Энэ нохойтой ажиллаж ийж дасралтгүй ажиллаж ийж тэр нохойг сургах, дасгалжуулах тэр мэрэгжлийн ур чадвар дээш. Одоо нохойтой ажиллаагүй хүн нохой сургана их хэцүү. Нэг үйлдэл маш олон давцсны үндсэн дээр одоо нохой сургалт маань одоо дадал бий болдог. Тэгээ уугүй өөрөө их дур сонирхолтой, дуртай энэ ажилдаа
тийм сэтгэлээ өгсөн ийм хөдөлмөрч байж ижил нохойг маш сайн одоо албаны түвшинд сургаж чадна. Бид нар ч одоо яг нохоодоо зүрхсэтэлийг баг болж ажилладаг. Миний яг хамтрагч болоод нохоогоороо гэмт хэргийг илрээд гэмт хэрэгтнийг мөшгөөд ажиллана гэдэг яг маш их сонирхолтой. Оросын сургалтыг уламжлан үргэлжлүүлж яваа манай нохоо сургагч нарын хувьд Лондонгийн амтэн судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газраас зохион байгуулсан энэ удаагийн сургалт шин салхи сэвэлзүүлсэн үйл явдал болсон юм. Монголын албаны нохоо сургах арга нь уламжлалт арга юм. Барууны хувьд гэвэл шагнал урамшууллын аргыг илүү төлхөө ашигладаг. Сургалтын арга барилын хувьд онцгой ялгаатай зүйл байхгүй гэж бодож байна. Бид бүгдээрээ нэгэн зорилгын төлөө ажиллаж байгаа шүү дээ. Би Монгол нохоо сургагч нараас их зүйлийг ойлгуулсарч авсан. Энэ удаагийн сургалтаар нохоо өөрөө хаасан зүйлээ олох. Олсноо итгэлтэйгээр илэрхийлж сурах тал дээр илүү их ач холбогдолч ажиллалаа. Барууны арга зүйд бол нохоог өөрийнх нь бодуулах, өөрөө асуудлаа шийдэх, энэ зүйлийг яаж ирж олох вэ? Олсныгаа яаж илэрхийлэх вэ гэдэг талаараа өөрөө нохоо нь өөрөө бодох дээр нохооны өөртөө итгэл дээр урам зориг өгж шагнал урамшууллын аргаар сургадаг тийм арга зүй байсан. Энэ арга зүйгээр сурсан нохоо өөртөө илүү итгэлтэй зүйлийг чад олдог. Дээрээс нь хизээч сургуулаа мартдаггүй тийм арга зүй ач холбогдолтой. Тийм болохоор энэ арга зүйг бол ихээхэн таашааж хүлээж авсан гэж бодож байна. Бидний хувьд бол Орос, Солонгос, Хятад улсуудын албаагчтайгаа суралцуулж мэргэжлийн дээшлүүлж ирсэн. Тэгээ олон орны улс сургуулиудыг харьцуулаад ингээд авууштай тал байна. За бас дутагдaltaй талч бас харагдсан. Яагаад бидний сургалтын нэг онцлог нь бид нар их олон нохотой ажилладаг юм бэл. Нэг дасгалжуулагч гэхээр улирлаа нэг удаагийн сургалтанд 9-10 нохотой ажилладаг бол барууны сургалт бол нэг дасгалжуулагч маань 3 хүн нохотой хүнтэй ажилладаг. Ойрхон ажилладаг юм шиг бидний орон тоо бүтцийн хувьд бас шинжилт хиймээс юм шиг иймэрхүү байдлууд ажиглагдж ил. Тэгээд олон хүнтэй ажиллахад дотор нь хүн болгоон зурдуудтай адилхан, хүн болгоон нохоо болгоон сайн сурдуудтай адилхан бас орхигдох тийм юмуд гардаг юм бэл. Тэгээд тэрэн дээр бид нар алдаа юм адцаад дарга удирдлагуудаа танилцуулаад бас шийдвэрлүүлэх талаар ажил арга хэмжээнд зохион байгуулж байгаа. 2021 оноос болоод хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ер нь бүх мэрэгжлүүдийг юм мэрэгжлийн зөвлөлтөй байгуулагдаж. Одоо энэ албаны нохоо ашиглаж байгаа төрийн цэргийн болон хууль эрх байгууллагууд хамтраад Монголын албаны нохоо сурвалж судалгааны мэрэгжлийн зөвлөл гэж байгуулагдсан. Одоо би энэ зөвлөлийнхаа одоо дараагаар ажиллаж байгаа. Зөвлөл маань одоо цаашдаа одоо олон улсад урлагийн тэмцээнд оролцох, ер нь тэгээд шинэ сургалтандаа ач холбогдох одоо зорилготой. Тэгээд Монголын албаны нохоо стандартыг одоо шинээр сая бид нэр боловсруулж гаргасан одоо ингээд хянагдаад явж байгаа. За одоо энэс цаашаа бол мэдээж хөгжих ёстой. Орон нутгад байгаа албаагчдын нь 2 болох ёстой. 2-3 багт байж гэмтрийн ажиллах багаар ажиллах чадвартай байх ёстой. Мөн хар тамхитай тэмцэх албанд бас нэлээдгүй олон нохотой байх ёстой. Тусдаа сургалттай байх ёстой. Энэ албан маань мэдээж цагдаагийн төрөл мэргэжлийн алба. Тийм болохоор одоо мэдээж нэгэндээ бас шилдэгүүдээ шалгаруулдаг байх ёстой. За мөн цалин урамшууллын юугаар бас зөрөөтэй байх ёстой. Нүргэж ёстой л доо. За энэ манай одоо энэ хаврын төлөв байгаа. Өдгөө одоо 28 хоногтой одоо манай хамгийн отхон юм албаны нохоо байна. Энэ нохоо маань одоо 6 сар хүртлээр өсч байж 6 сартаагаас сургалтанд хамрагдаад за ингээд ирээдүйн шилдэг одоо зоригтой ур чадвартай албаны нохоо болох одоо хэл маань ингээд тавигддаг байгаа. Хүн нохоо хоёрын нөхөрлөл 90-100 дамжин үргэлжилсээр хүн төрлөختний хамгийн анх гаршуулсан энэ амтэн үнэнч чанар, үнэрлэх чадвараа их дэлхийн сайн сайхан хүн төрлөختний амрамгалангийн төлөө зориулж байна. Төвний итгэлийг олж эзэн болж чаддаг хүний гавьяг магтан дуулахаас аргагүй. Арилж нохой эзэн хоёрт итгэж болно. Энхий мананд тэд хизээд бэлхэн. Эцэг төсний хөгжим 100 жилийн хойш бид тэмдэглэж байна. Цэргийн албыг Вэрэн хаан гэдэг бол энэ хүн бол төрсний алдар гавьяа юм аа. Бидний өв дээдсүүд эх орноо
дайчин маастрдгаар хамгаалж ирсэн үлгэр жишээг ийдэн өнөөдөр хүлээн авч өөрсдөө эх орноо хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлжээ. Миний цагдаагийн аль багш болон албаны нохой мэрэгжлийн байгууллагт ажиллаж байгаа хамт олон болон түүний гэр бүл өрөө хөвгт бүгдээрэнд нь баярын мэнд хүргье. Тэгээ ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье. Цагдаагийн байгууллагын үүсч хөгжсөний 100 жилийн баярын мэндийг хүргье. Мөр зэрэгцэн ажиллаж байсан. Одоо мөн ажиллаж байгаа. Ирээдүйд ажиллах тийм аль багштай цагдаагийн байгууллагын яр балдарт 100 жилийн баярын мэнд хүргэе. Цагдаагийн нохой албанд урд нь ажиллаж байгаа одоо өндөр насны тэтгэвэр тавсан ахмадууд, миний үед бас ажиллаж байсан одоо миний цэргүүд, миний удирдлаганд ажиллаж байсан хүмүүс, одоо ажиллаж байгаа энэ хойч үеийн залуучуудаа аз жаргал, сайн сайхан, эрүүл мэнх, хөдөлмөрийн их амжилт, гэр бүлүүдэд аз жаргал, сайн сайхныг хүсье өрөөё. Тэрийнхэн сүлдийг магнаа данзалж, түмнийхэн итгэлийг зүрхэн дээн хадгалж, авхаал самбаа цог золбоотой алхах хүртэл өрмөгшлөн эгэлжирийн сэргийлэгч, төлөөлөгч, байцаагч та нар бол ихтрийн төлөөлөгч байдаг юм аа. За цагдаагийн байгууллагын 100 жилийн яваг тохиолдуулан цагдаагийн байгууллагад ажиллаж байсан нийт ахмад ажилтнууд тэдгээрийн гэр бүл гишүүдэд эрүүл их сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж одоо ажиллаж байгаа аль багчтай ажлын өндөр амжилт хүсэн өрөөё. Итгэж болно.